Америк, Япон, Солонгос, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орны засгийн газрууд үндэсний компаниудтайгаа олон сая долларын гэрээ хийж шууд ажил өгснөөрөө өнөөдрийн та бидний мэдэх LG, Samsung, Toyota, Apple зэрэг дэлхийн том брэндүүд компаниуд үүсч хөгжсөн байдаг. Үүний нэг л жишээтэй сайхны Америкийн нэгдсэн улсын Tesla гэдэг автомашин үйлдвэрлэгч компани буюу түүний үүсгэн байгуулагч Elon Musk маань өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн баян үнийн жагсаалтыг тэргүүлж байна. 244 тэрбум Америк долларын хөрөнгөөр. Тэгвэл Tesla компани болон Elon Musk-ийн энэхүү амжилтын нууцын ард Америкийн нэгдсэн улсын засгийн газар байдаг бол та итгэх үү? Америкийн нэгдсэн улсын засгийн газар нь Elon Musk-ийн SpaceX буюу сансрын тээврийн компаниг анх үүсгэн байгуулагдсан цагаас нь олон сая долларын гэрээ хийж шууд өгж хамтран ажилласнаар өнөөдөр Tesla Elon Musk маань ийм дэлхийн нэр хүндээ гаргасан амжилттай явж байгаа. Тэгвэл өнөөдөр Монгол улсын засгийн газар Монголын үндэсний компаниудад ажил өгч байна. Гэвэл үгүй. Манай тендерийн хувьд туршлага хараад дандаа гадны компаниудыг шалгуулдаг. Тэгэхээр Монгол улстайгаа үндэсний компаниуд нь хөгждгүү, ажил авч чаддгүй, залуучууд нь ажилгүй дандаа гадныхны боол хийж кампусаар ажилладаг. Энэ шудраг байна. Хизээ өнөөдөр Монгол компаниуд Монголдоо үндэсний засгийн газрын дэмжлэгтэй ажил авч хийж хөгжөөд залуучууд нь өндрөөр үнэлэгдэж ажил хийж сурах юм. Та үүнтэй санд бас нийлж байна.